За Сквадраймыг тасан нүндээ анхаарчны шүүхээ эрүүгийн шүүхурдаа нээсэн мэдээ. За энэ шүүхурдаанаар тусамгийн прокурорын газраас эрүүгийн үеийн нусгаангийн 27.1 тэгс сая ялгах төгөлд үүссэн Баатар цогцол олгодох эрүүгийн иргэн хэлсэн. За нарийн хүчнэр шүүхурдааны эцэг танилцал оролцохоор сууно. За шүүхурдааны дээг танилцуулъя. За шүүх танхимд орж ирэх шүүхийн шийдвэр уншин сонсгож шүүхурдааны танхимд байгаа хүмүүс бүгд босож шүүгд хүндэтгэл үзүүлнэ. За шүүхурдаанд оролцох шүүх тандж үгэх мэдээлэл өгөх асуудлаасаа босно. За шүүхурдааны оролцсноор шүүхийн шийдвэр уншихад байлцна. За мөн оролцсноор хурдаанд оролцогчийн дэг шүүх шийдвэр цагирах төвөрөгтэй гэдгийг тайлбарлая. За шүүгдэх шүүхурдааны дэг зөрсөн тохиолдол шүүхурдааны танхимаас гаргах урьдчилан сануулна. За дахин зөрчил гарвал шүүхурдааны танхимаас гарч шүүхийн шийдвэр уншихад танхимд асуудах зохицуулалттай. За улсын эдгч хүмүүстэрийн хувьд шүүхурдааны дэг зөрсөн тохиолдол сануулга өгнө. За дахин зөрчил гарвал зөрчлийн тухай хуулийн 15-5 заасан торгох шийдвэр сануулгах зохицуулалттай гэдгийг тайлбарлая. За энэ нь шүүхурдааны танхимд байгаа бус хүмүүс хамааралтай болохыг дурдъя. За шүүгчийн биеийн байцаалтыг танилцуулна анхааралтай сонсоорой. За цаахар ургийн овогт Чимэд оржийн Баатар цагт Монгол улсын иргэн 1969 оны 11 сарын 16-ны өдөр төрсөн 56 настай эрэгтэй бага усалтай мэргэжилгүй эрхсэн ажилгүй ам бол 4 эхнэр хүүхдээ аваад баруун урцам 9-р агт оршин суух хаягтай. За урд эрүүгийн харилцаа хүлээж байгаагүй. Регистрийн дугаар LU69 11 16 92 гэсэн байна. За биеийн байцаалт зөв үү? Тийм. Зөв үү? За прокурорын ялгах төвүүдийг гаргаж авч танилцлаа. Прокурор ялгах төвүүдийг гаргаж авслаа. Авсан. За 4 сарын 22-ны өдөр авсан байна те. Өдөр өдөр Баатар цагт хоёулаа гэж авсан юм байна. За шүүхурдааныг Сквадраймыг тасан нүндээ анхаарчны шүүхээ ерөнхий шүүгч насан буян бий даргалж за шүүхурдааны нарийн хүчин дараа номын эрдэнэ за улсын эдгчээр хяналтын прокурор цэгмэд за хөрөгч оюун зул за шүүгдчийн өмгөрөс шүдэр шүүгдч Баатар цагт нарыг оролцуул энэ шүүхурдааныг явуулж байна. За шүүхурдааны бүрэлдэхүүн оролцогч эдгээр хүмүүстэй гэр бүлийн гишүүн болон садан төрлийн холбоотой эсвэл тухайн иргэн маргааны шийдвэрлэхэд ашиг сонирхлын болон хэргийг шалгаар шийдвэрлэхэд эргэлзээ бүхэн үнэлж байна гэж үзвэл оролцогчдод татварч гаргах хэрэгтэй. За улсын эдгч татварч байгаа. Баггүй наа. За өдрөмгөөс татварч байна. Нэг хасаар. Татварч байхгүй шүү. За оюун зул татварч хүн байна уу? Энэ хүмүүсээс босоод хариулаарай. Хамаатан садан хүн байна уу энэ дотор? Байхгүй. За Баатар татварч байхгүй. Нарийн хүчин дараа. За Баатар цагт энэ шүүхурдаанд эрүүгийн иргэн шүүгдэгчээр оролцож байгаа. Эрүүгийн хэн шийдвэрлэх хуулийн 7-р бүлэгт заасан эрх үүргийг хүлээж оролцдог. Тэгэхээр ямар эрх үүрэг хүлээх юм бэ гэдгийг тайлбарлая. За ямар хэрэгт шүүгдэж байгаа мэдэх хэрэгтэй. За сонсож байгаа ялын талаар амаар олон бичгээр тайлбар гаргах хэрэгтэй. За баримтчилт гаргаж өгөх нотлохын шалгуулах хүсэлт гаргах хэрэгтэй. За шүүгдэж буй шүүхурдаанд мэдээлэл өгөх хэрэгтэй. За мөн мэдээлэл өгөхгүй байх хэрэгтэй. За шүүгдэж буй мэдээлэл авах хэрэгтэй. За эрүүгээр их хэн шийдвэрлэх ажиллагааны талаар шүүхээс хууль заасны дагуу өгөхийг зөвшөөрсөн мэдээллийг авна. За шинжээс амжсан тогтоол шинжээчийн дүгнэлт тавцлагын материалтай танилцлаа. За шүүхурдааны явцад өмгөөлөлтөөр гацаачлан уулзах амаар олон бичгээр чөлөөтэй харилцах болно. За шүүгдэж мөн гомдол төсөл гаргах хэрэгтэй. За шүүхийн шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргана. За бусад этгээдээс шүүхийн шийдвэрт гаргасан гомдол эсэргүүцэлтэй тайлбар гаргана. За шүүхурдаанд оролцох шүүгч прокурор нарийн хүчин даргыг хууль заасан үндэслэлээр тогтоолзон гаргадаг хүсэлт гаргах хэрэгтэй. За ямар үүрэг хүлээж оролцох юм бэ гэвэл шүүхурдааны дэгийг сахиж оролцоно. За шүүхийн шийдвэр хууль ёсны шаардлагыг биелүүлнэ. За мөн хэргийн оролцогчдод бусад оролцогчдод нөлөөлөхгүй байх ийм эрх үүрэгтэйгээр оролцох юм байна. За эрх үүргээ ойлгосноо.
Баатарчтай тий. Сайн тайлбарсныг Алсаа. за сууд. За хөрч оюун зүйл болъё. За оюун зүйлийн бие байдлыг хэрэгээс танилцуулж анхаарлаа сонсоорой. За хатгийн өргөн овогт палмын оюун зүйл Монгол улсын иргэн 1967 оны 2 сарын 14-нд төрөлсөн байна. 58 настай. За эрхлэлийн ажлыг ам бол 3 нөхөр хүүхдээ аваад баруун орчмын 5 дугаар агт оршин суух хэрэгтэй. За иргэжлийн дугаар LU 67 TIG 2 1469 гэсэн байна. За бие байдлал зөв үү? Асуулт хариулаарай зөв үү зөв үү. Зөв үү. За оюун зүйл энэ шиг хурдаад мөн эрүүгийн хогцоор оролцгоо. Хогцод одоо хууль заасан дараах их үргийн хүлээшин хурдаанд оролцсноо. За өөрийгөө өмгөөлөх хуулинд тусалцаа авах хэрэгтэй. За хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай эд зүйл баримт бичиг мэдээлэл бусад баримтыг гаргаж өгчих хавцас зэрэг бэхжүүл тусгуулах хэрэгтэй. За мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах за гарах хэрэгтэй. За ашиг хурдаанд аргачийн зөвшөөрсөн шүүгчдүүд асуулт тавих хэрэгтэй. За ашигын шийдвэрт гомдол гаргана. За ашиг хурдаанд мэдүүлэг өгнө. За гэмтэргийн болон судалсан хохирол хоригшийн нэхэмжлэг нөхөн төлөвлөлт өгсөлт гарах хэрэгтэй. За шүүхийн цагаатах болон шийдэх тогтоолыг гардаа авна. За ашиг хурдаанд оролцох шүүгч прокурор нарийн бичгийн даргын хууль заасан үндэслэлээр татгалзан гаргахтаа өгсөлт гарах хэрэгтэй. За шинжээч төмсөн тогтоол шинжээчийн дүгнэлтэд танилцна. За хогч нь өөрийн болон эцэг хүр хүүхдийнхээ зэрэг мэдүүлэг өгөхгүй байх юм хэрэгтэй байна. За ямар үр хүлээх юм бэ гэвэл за хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгнө. За өөр дэлгэхий болсон хэргийн талаарх мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй. За мөнгө шүүх хурдааны дээс агч оролцоно. За хоригч эрүүгийн эрэг хэн шийдвэрлэх ажлаа саад учруулсан. За худал мэдээлэл өгсөн бол төслийн тухай хууль болон эрүүгийн хууль заасан хариуцлага хүлээлгэх зохицуулалттай гэдгийг тайлбарлая. За ойлгосноо. За их хүрэг танилцуулсан баримтанд гар үсгсээрэй. За шүүхийн хэлцүүлгээ дараалагдахтай. За шүүхийн хэлцүүлэгдэхдээ улсын асууж. Шүүхийн хэлцүүлэгдэхдээ улсын яригч ялгах төвөнд танилцуулна. За үүний дараа шүүгч мэдүүлэг өгвөл мэдүүлгийг сонсно. За дараа нь хэрэг хохирогч оюун зүйлийн мэдүүлгийг сонсно. За дараа нь хэрэг тавигдсан бичгийн нотлогын шинжилгээ судалнах дараалалаар явуулнаа. За улсын яригч өмөлсөний зүгээр шүүгчийн гэм бүргийн талаар ямар байр суурьтай оролцож байна. Шүүх хурдаанд ямар нотлогын судалж оролцох. За шүүх хурдаанд хилцүүлэхгүй байх нотлогоноос асуудал баримтаагаас дараалд оруулах санал. За машинаар гарах баримтаагаас талаар санал хэлнэ. За улсын яригч гэлээ. За шүүдэж бодож цогтолгох иргэн шүүх хуралдаанд шүүгдэгчийг гэмтэргүүлсэн гэмбүртөд барилга байр суурьнд оролцсон. За ялгах түнэлтэй хавсралтанд дурдсан нотлох харимтуулан шинээр эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгсөн. Тэгэхээр баримтуудыг шинжилэн судалнаа. За Скотланд эрүүл мэндийн даатгалын хэлцээ 5 сарын 20 өдрийн 23 дараа 50 дугаарт албан тоод байна. За хөдрөм өгдөг. Шинээр гарах баримт байгаа. Саналаа хэлээ гэмүргийн талаар явуулж байна. За өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Баатарчтай өргөчөөр оролцож байна. За гэмүргийн тал дээр бол ямар нэгэн маргаангүйгээр
шүүгүрлэлд оролцсон. Дараалтаа холбоотой санал хүсэлтүүд байгаа. За шүүхэд хохирогч оюун цолын имчилгээний зардал төлсөн 11 ширхэг. За нийт 4 сая 752 мянган төгрөгийн тотлох хуримтыг шүүхэд гаргаж өгье. За нэг л гэн бүргийн тал дээр болон зүйлчлэлийн тал дээр маргахгүй байгаа учраас ялга дүгнэлтийг бас товч байдлаар бас үлсэлж тайлбар уншиж танилцуулж шүүгүрлэлд оролцсны саналыг тусгаарлаж тавьчих. За тийш өгч. Өдөр тийш өгч. Тэр за өдрөө мөлөцөс өгч. Хөрлөх нь хөрөл мөнгөс баригдаад. За шүүх хүлээн авч одоо бичгийн нотгоор юм судлах шинжлэх судлалч хэрэглэгчид тусгуулъя. За шүүхийн хэлцүүрийг эхлэе. Улсын дахь ялгах дүгнэлт танилцуулна. Ялгах дүгнэлт ялгагдагч бац тоглох хэргийн хэргийн талаар Сүхбаатар аймгийн Нүүрс хараагаар зэнгэлт өрхөр цэгмүүд би 2025 оны 3 дугаар сарын 19-ны өдөр эргүүлэн тусгай ангийн 27 дугаар зүйлийн нийтлэгч заасаар эрүүл хэрэг үзүүлэгчээ татсан. Баатар цогт толгодох 243 3.456 дугаартай эрүүл хэрэг тус аймгийн цагдаагийн газрын мөрдөн байх засгийн мөрдөх цагдаа ахын дэг совсон мөрдөн байцaalтай ажиллагаа явуулж 2025 оны 4 дугаар сарын 1-ний өдөр шүүх шийдвэрлэх санал гаргана. Ялалтанд ирүүлснийг 2025 оны 4 дугаар сарын 2-ны өдөр хүлээж аваад тэмдэглэн ялагдагч Баатар цогт нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 17-аас 18 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун цэцмийн 5 дугаар гүнтгч барилах шагаад тойргийн автозамаар 7668 СУЕ улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн эрсдлэж болоод замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1-3 заасан замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд тусал байдал бий болгохоор зогч нь мөн дүрмийн 12-2-т харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөл жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн эрсдлийг зогсоох боломжтой хөдөлгөөг сонгож явна. Мөн дүрмийн 12-ын 3 жолооч хөдөлгөөнд аюул цаад тулгуурхыг бицээ тээврийн эрсдлийн хурдыг асайшгүй тохиолдол зогсоох хэмжээ өнгөсөн заалтуудыг туцс зөвшнөлмөл явган зуршиж оюун цөлийг мөргөж эрүүл мэндийн тархи дөргөлт хоёр талын натхал ясны хүзүүгчгийн зөрүүтэй битээ хугарал хамар зулгарал зүүн нийтний зөвхөн сурал зүүн өвдөг шилмийн суралт бүхий хүндэтгэр охирол учруулсан гендэргүүлсэн болох мөдөн шалгах ажиллагааны цугласан дараах бол нотлох хөрөмжөөр тогтоогдсон байна. Нотлох хөрөмжийн талаар эргийн газарт нөхөн үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт тавц зэргийн жишээс 10 дугаар хуудсанд жолоочийн цогтруулах хундаа мансруулах юм нөлөөлөх бодис хэрэгслийн эзэг шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт тавц зэргийн 17-аас 17 дугаар хуудсанд тохирогч оюун цэлийн 2025-ны 1 сарын 26-ны өдрийн мэдүүлэг авц зэргийн 29-аас 30 дугаар хуудсанд тохирогч оюун цэлийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн мэдүүлэг авц зэргийн 35-36 дугаар хуудсанд Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээ жимч цагдаа биш бол Эрдэнэ 2024 оны 12 сарын 17-ны өдөр 35 дугаартай дүгнэлт авц зэргийн 49-ээс 50 дугаар хуудсанд Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын мөрдөнөөс засгийн мөрдөх цагдаа газрын 2024 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн магадлага авц зэргийн 50 дугаар хуудсанд жолоочид лавлгын мэдээлэл авц зэргийн 86 дугаар хуудсанд хяналтын кампьютер хийсэн тэмдэглэл авц зэргийн 24 дугаар хуудсанд ялдагч Баатар цогтын мэдээлэл авц зэргийн 72-аас 75 дугаар хуудсанд аврагдсан байна. За хэрэг зулсан баримтуудаар ялдагч Баатар цогтын болгоомжийн үйлдэл алмаас хүний эрүүл мэндийн хүндэтгэр охирол очирсан бөгөөд түүний үйлдэл нь эрүүл тусгай ангийн 27 10 дугаар зүйл заасан. Тээврийн эрсдлийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын дүрм бичиг гэмтрийн шинжтэй байх тул ялдагч Баатар цогт толгодох хэрэгтэй ялгах тэмдэглэлд үйлдэл шүүх шийдвэрлэхээр шийдвэрлэв. Эрүүл мэндийн шийдвэрлэх хуулийн 32 10 дугаар зүйлийн нийт хэсэг өдрөлт болгон тогтоох нь ялдагч Баатар цогт нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 17-аас 18 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун цэцмийн 5 дугаар огийн нутагт дэвсгэрт байрлах шагаатын тойргийн автозамаар 7668 СУЕ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн тээврийн эрсдлэж болоод замын хөдөлгөөнд оролцохдоо Монголын замын хөдөлгөөний дүрмийн 1-3 заасан замын хөдөлгөөнд оролцогч аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд тусал байдал бий болохгүй зочин мөн дүрмийн 12-2-т харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөл жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн эрсдэл зогсох боломжтой үрдээ сонгож явна. Мөн жолооч хөдөлгөөнд аюул цаад тулахын мэдээ тээврийн эрсдлийн урдыг асч зайлшгүй тохиолдолд зогсоох хэмжээ авна гэсэн залтыг тус төсөлсөний улмаас явган зурш оюун цолыг мөргөж эрүүл мэндийн хүндэтгэр охирол учруулсан гэмтрийг эргүүлэн тусгай ангийн 27 дугаар сарын нийтлэгч заасан зүйлсээр тогтоосоо ялагдагч Баатар цогт толгодох 243 3-456 2-84 дугаарт эрүүл хэргийг хариалын дагуу Сүхбаатар аймагт
Сундууны агшны шүүх шилжүүлэгээ ялах тэмдэглэлийн ялтын орхон хууль зүйн дэвлэх бэцэг мэд. За Баатар зөв басээ. За улсын хэрэгцээс ялах төвөнд танилцуулсан. Ойлгосноо? Таймаа. Асуултууд байна уу? Үгүй. Баггүй юу. За ашиг хурдаанд мэдүүлэг өгөх үү? Ямар асуудал болсон тэр талаар ярих уу? За улсын хэрэгцээс ялах төвөнд нэг тодорхой. За шүүх бичээс нэг 2 зүйлийг тодруулъя. Таныг эргүүлэн тусгай ангийн 27 ард дугаар зүйлийн эцэслсэн гэмтэргүүлсэг гэмбруудад тооцож хэрийг шүүх шилжүүлсэн. За өөрийн үйлдэлээр маргаж байгаа зүйл байгаа юу? Үгүй би нэг бороо. За хохирогчид мөрдөн шалгаалгын явцад бол 3 сая 922 мянган төгрөг өгсөн. За сая өнгөлөг шинээр баримт гаргаж өгөөд 4 сая 750 мянган төгрөгийн хохирол барагдуулсан гэж юм тийм ээ. Цаашид хохирогчид гарах эмчилгээний зардал хэрвээ хэмжлэл төлөх үү? Одоо яа төлөхийг бодно да. 670 төгрөгийн зардал гаргасан хохирогч энэ учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотойгоор. За энэ даатгсан санд учирсан хохирлын мөн гэмт хэрэгүүлсэн гэмруутай этгээдээс гаргуулах хэрэгтэй гэдгийг. За энэ тал дээр төлөх их сандаа та хэлээч. Төлөх үү эрүүл мэндийн даатгсан санд учирсан хохирлыг? За төлөе та. Өөр төлөхөж. За өдрөө мөрөст асуулт байна. За шүүгдэгчээс нэг зүйл тодруулсан. За хийсэн үйлдэлдээ ямар дүгнэлт хийж бадарсагтаа? Хийсэн үйлдэлдээ ямар дүгнэлт хийж байна? Одоо тээврийн хэрэгсэл машин бариад хомдсон лөө. Миний бороо. Зөөр өсөлтгүй. За сууч. За оюун зүйл бас яа. За түрүү би өөртөө их хөрөг танилцуулсан байгаа те. Энэ нэргээ хогцоор тогтоосоо. За одоо гомд санал юу байна уу те? Тэхэмжиж байгаа зүйл юу байна? Энэ талаар өөрийнхөө саналыг хэл тэ. За яриа. Одоо нэхэмжих зүйл байгаа юу? Мөнгө төр нэхэмжих зүйл байна уу? Хэдэн төр нэхэмжихээ? Ямар үстэй? Мөнгө өгсөн гэж юу? Тэ. Өгсөн. Одоо нэг ах мөнгө байгаа юу? Өөрөөр одоо нэхэмжлээ гэсэн тийм мөнгө байхгүй мó тэ? За өсөж мэдээлэл тоо. За хөрөгчөөс нэг 2 зүйлийг тодруулъя. Мөрдөн шалгаалгын явцад бол эмчилгээний зардалтай холбоотой 4 сая 750 мянган төгрөгийг өгсөн талаар сая шүүгдэгч өнгөлөгч хэллээ шүү дээ өөртөө. За та бол сэтгэл санааны хохирол бол нэхэмжлэхгүй гомд сандуу гэж мэдээлсэн байгаа 3 удаагийн мэдүүлгээр цаашид гарах эмчилгээний зардлыг бол нэхэмжлэн гэсэн байр суурьтай байна уу? Эсвэл одоо нэхэмжлэх зүйл огт байхгүй байна уу? Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх үү? Нэхэмжлэн гэж ойлголоо. Зөв үү? Өөр зүйлгүй шүү. За. За өдрөө мөрөст. асуултгүй. За сууч. За эрт тавсан бичийн натрын тийг танилцуулъя. Өсөж натрын. За шүүгдэгч бол гэмт хэрэгтэр бол маргаангүй гэмрүү дээр маргаангүй байгаа учраас ялгсан үлдээ авчирсан цас нотлох харамт бол нэмгүүлэгч улсын ялагчийн шинээр гаргаж өгсөн нотлох харамтыг шинэ сонстой наашгүй. За өдрөө мөстөн охирлоо юу яач. За миний хувьд санд нэг байна уу? Гэмрүү дээр маргаагүй. Судлахгүй мó. Сүүлийн охирлоо юу? За тэр яг уу. Хэдэн дөрвийн юу ямар өчтэй юм бэ те? За шүүгүүд 11 одоо ширхэг 11 14 байна. 14 тоолж 11 л гэсэн. 14 тооны ширхэг банкны одоо мөнгө шилжүүлсэн баримтын шүүгүүд гаргаж өгсөн. За энэ бол энийг асаад байгаа юм. Эдрийг асаад байгаа юм.
Тэгээ наа хоёр жижиг хоёрын гэсэлчээ. За энэ баримтууд болохоор хохирогчийг эрүүл мэндтэй холбоотой зардал нэхэмжлэх үед нь тушаасан мөнгө байна. За энэ дээр бол 300 мянган төгрөгнөөс 1 саяын хоорондох оюун зуулын хаан банкны дамжин шилжүүлсэн баримтууд байна. За энэ нь нийтдээ 4 сая 752 мянган төгрөгийн хохирогчид Баатар сүхүүл одоо өөрийн заснаас шилжүүлсэн ийм нотлохын төшөөд орж ирсэн. Өөр санал хүсэлтэй байна. Эдгээр нь хохирлоо ороод байгаа юм уу? Ямар ч үстэй. Энэ дөрөв юм байна. Орж байгаа. Бүгд ороод байна. Тэгээ мөнгө шилжүүлсэн тэр гарын соёлго мойлго юм авсан. Тийм бай тээ. Тооныхоос юуныхоос. За шүүхээс татаад мөнгө орох санал хүсэлтэй байна. Байхгүй наа шүүгч. За шүүхээс тэрийг дуусгая. За шүүхийн дүгнэлт гаргах ажиллагаа гэхлээр улсын бичгийн мөргийн талаар дүгнэлтээ гаргана. Улсын ялагчийн дүгнэлт гэмортой тооцоолох тухай Сүхбаатар аймгийн Бүрхэг ганцын хил дүүргээр бэцэг үндийн бүрхэн тухайлын 17-19 дугаар зүйл эрүүл хэргийн тухайлын 34-25-24 дугаар зүйлийн нийт хэсгийг тусалж болгоно. Эргүүлийн тусгайгийн 27 10 дугаар зүйлийн нийт хэсэг засан гэмдэргүүлсэн Баатар зөвт болгох. 243 3-456 2-84 дугаар дээр эргэж шүүгүүлэлтээр оруулж дараах дүгнэлтийг гаргаж байна. За шүүдэж Баатар цогт нь эргүүлийн тусгайгийн 27 10 дугаар зүйлийн нийт хэсгээс гэмтэрэг үйлдсэн болох нь эрэг давхцсан баримтуудаар тогтоогцооч шүүдэгч эргүүлийн тусгайгийн 27 10 дугаар зүйлийн нийт хэсгээс гэмтэрэг үйлдсэн гэмбэртэ тооцоолох саналтай. За хохирогчийн зүгээс бол гэмтэргийн хохирогчид эрүүл мэндэд нь бол хүндэтгэр хохирлоо учирсан. За хохирогч оюун зуул нь бол мөрдөн шалгалтчид бол сэтгэл санааны хохирлын хэмжлэхгүй гомдол саналгүй. За гэхдээ эмчилгээний зардалтай бол зардлыг бол нэг хэмжүүлнэ. За одоогоор бол мөрдөн шалгалтын явцад бол 3 сая 922 мянга. За шүүхийн шатанд бол нийт төлөгдсөн байдлаар 4 сая 752 мянган төгрөгийн хохирлол эмчилгээний зардалд авсан байна. За хэрэгт бол эдмэрийн баримтаар хураагдсан. Шүүгдэж Баатар цогтын жолооны өмнөх болно. 30 минут 5 секунд бичлэг байгаа. За эдгээр баримтыг бол хэргийн хугацаанд ус хүртэл хадгалах саллыг бол тус гаргаж байна. За мөн хохирогч бол цааш эмчилгээний зардалтай холбоотой зардлыг бол иргэний журмаар нэхлэх эрхийн нээлттэй үдээлэх. За эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 4 сая 946,672 төгрөгийг бол эрүүл мэндийн даатгалын сан олгох шүүдэгчээс харуулж олгох гэсэн саналыг бол тус гаргаж байна. За өдрийн гүйцэтгүүлэлтүүд хэлцээлээ. За өнөөдрийн шүүхүрэлтэнд Баатар цогтын өмгөөлөгчөөр оролцож байна. За прокурорын гэмбүргийн саналыг сонслоо. За гэмбүргийн тал дээр бол ямар нэгэн маргаан байхгүй. За зөвлөлтийн үед бол охирсон байна гэж үзэж байна. Тийм учраас шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэмбүргийн тал дээр маргаангүй шүүхүрэлтэнд оролцсон. Өөр санал алгах. За Баатар цогт басъя. За өөрөөр улсын бичгийн зүгээс эрүүгийн тусгай ингээ 27.1 заасан гэмтэр гүйцэн гэмбүртэ тооцоолохын дүгнэлтийг гаргаж байгаа юм байна. За энэ хэргийн үйл баримт хэргийн зүйлсийн хүлээн зөвшөөрч байгаа юу? Маргаан байна уу? Байхгүй. Маргаан байхгүй гэж үзэж байна. За сууч. За шүүгдэгчийн зүгээс гэмбүрийн талаар бол маргаагүй байна. За шүүгдэгч Баатар цогт нь 2024 оны 12 сарын 17 сарын 18-ны орчинд Сүхбаатар аймгийн Баруун урчин 5 дугаар дэвсгэр байрлах шахаад төргийн авто замаар 7668 сүү улсын дугаартай Toyota Prius 20 завын тээвэр гэж замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1-3-12-2 13 цаасны төсөлтний улмаас явган зорчигч оюун зуулийг эрүүл мэндэд нь тарихт оргилд 2 талын хатгаал ясны өдөөний хэсгийн зөрөөтэй битүү урал хамар золгород зүүн үүдний зохион тусваралт зүүн үүдний шилбэрийн тусваралт хүндэвтэр хөрөж авчихсан буюу эрүүгийн тусгай ингээ 27.1 заасан гэмтэргийн үйлчлэн болгоно хэрэг давцсан нотгоноор нотгдсон байна. За энэ түүнийг эрх гэмтэрэг үйлчлэн гэмбүртэ тооцох гэж шүүгд үнэлээ. За шүүгдсэн зүгээс хохирогчийн эрүүл мэндийн хохиролд одоо 4 сая 752 мянган төгрөгийг өрхөн төлсөн байна. За цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорыг иргэнээр их шүүгд хянж төрж байгаа хэмжих хэрэг нээлттэй үлдээж шийдвэрлэж байна.
За энэ шийдвэрийг шүүх хурдааны тэмдэг тусгана нарийн хүчнэрээ. За шүүгч Баатар Цогтойг эрүүгийн тусгай ингээ 27.1 заасан гэмт өргүүлсэн гэм буруутай тооцсон. Иймдүүд эрүүгийн хариуцлага хүлээх асуудлыг өргөжлүүлэн хэлэлцэн. За улсын эрх эрүүгийн хариуцлагатай дүгнэлтээ гаргана. За шүүхийн шүүгдэгч Баатар Цогт эрүүгийн тусгай ингээ 27 дахь зүйл нийт хэсэгсэн гэмт өргүүлсэн гэм буруутай тооцсон байна. За шүүгдэгчийг эрүүгийн тусгай ингээ 27 дахь зүйл нийт хэсэг зааснаар тэр үйлсч болоод эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жил 2 сарын хугацаагаар засч эрхийг хязгаарлахыг үйлчлэх сонголттой байна. Юу засчих хязгаарлах яг нутаг дэвсгэр юу ямар юунуудыг яаж тодорхой. За Сүхбаатар аймгийн баруун урт сумд бол ажиллаж амьдардаг. За эрхлэн тодорхой ажилгүй. Ямар нэгэн байдлаар нөгөө одоо Улаанбаатар хот бол эсвэл өөр бусад аймаг руу эмчилгээ эсвэл өөр нэг бусад байдлаар байнга зарцын явдаг талаарх баримтал хэрэг давагдаг учраас аймгийн хэмжээнд нутаг дэвсгэрийн хязгаарлалт тогтоож ирж байгаа хязгаарлалтыг болгох нь зүйтэй гэж байна. Аймгийн хэмжээнд. За өдөр үзэж. За прокурорын саналыг сонслоо. За шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн тал дээр маргаагүй, зөвлөсний тал дээр бол тохирсон байна гэж үзэж байна. За оногдуулж байгаа ялын тал дээр за тухайн 27.1 дээр 1-ээс 3 жилийн хугацаагаар за жолоодох эрхийг хасаж шийдвэрлэх юм хуулийн зохицуулт байгаа. За прокурорын зүгээс 2 жилийн хугацаагаар одоо жолоодох эрхийг хязгаарлахын ялын шалтгааныг хэмжээ. За энэ саналыг бол өмгөөлөгчийн зүгээс үлэн зөвшөөрч байна. За Баатарчдыг 1 жил 2 сарын хугацаагаар зөрчил эрхийг хязгаарлах ялаар шийдэхийн прокурорын саналыг үлэн зөвшөөрч. За прокурорын зүгээс Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээс одоо гарах эрхийн хязгаарлах ялаар шийдэж байгаа саналыг үлэн зөвшөөрч. Энэ саналаар шийдэж байгаа шээ. Өөр санал тусдаа. За Баатар Цогт бас. За шүүх хурдаан дуусчаар за шүүгдэгч шүүгүүд хандаж үг хэлэх эрхэлдэг. За шүүгүүд хандаж хэлэхгүй байна. Ойлгохгүй байхгүй. За шүүх шийдвэр ороод шүүх хурдаан завсарлаа.